Сонсгоно уу? За Европ аялал тооцооны тухай үзүүлэх гэж байна. Энэ дэлхийгээр аялагчид гэсэн группууд энэ саруул гэдэг бүсгүй мөрөөдлийн аяллаа биелүүлсэн гэдэг 15 мянган илүү лайк авсан ийм пост орсон байгаа. Тэгээд зургуудыг харахад газруудынхаа нэрүүдийг гаргасан бичсэн байгаа. Эхний зураг дээр Санторини, Грис. Тэ одоо эхний дөрвөн зураг бол Грекийн Санторини. За дараагийнх нь Парис, Францын Парис нийслэл. За тэр бол амархан байсан. За 3-р харин олоход жоохон цаг зарцуулсан. Тэгтээ олсон. Тэр бол Швейцарын Лоттербруннер гэдэг ийм тосхон уулархаг тосхон. За тэгээ 4-т Италийн Милан хотод явсан гэж зургнаас нь харагдаж байгаа. За тэгээд яаж аялал хийх вэ гэж асууж аялаа яаж төлөвлөх вэ гэж асуусан байсан хүмүүс. Тэгвэл нь би харин групптэй лайв хийж танилцуулъя гэж бодоод. За тэгээд ийм вебсайт байдаг. Би одоо энэ видеоны хадаар оруулна линкийг. Тэгээ одоо жишээлбэл Европ дотор аль улсын аль хот руу нисэхээр Европ дотор хямдхан нислэгийн компаниуд байдаг. За тэгээд том хідэн гэвэл хүнд мэдэгддэг хідэн гэвэл Ryanair байна, EasyJet, Vueling, Wizz Air. Гэхдээ бид нар мэдээж бүгдийг нь мэдэхгүй. За тэгэхээр энэ эмэгтэй бол Санторинид эхлээд Парис руу ниссэн байгаа. За тэгэхээр яаж хямдхан нислэг харах вэ гэвэл Парис тэгэхээр П үсгийг сонгоно. Парис. Тэгээ Парисын бүх аэропортыг сонгороо. Яг бол 3 аэропорт байдаг. Тэгээ аль нь хямдхан нислэгтэй бид нар мэдэхгүй. За. Тэгээд хаанаас нисэх вэ гэхлээр Грис, Майконос, Родос эндээс нисэн гинэ. Тэгэхдээ ингэж харахаар Санториниосоос алга. За тэгвэл байхгүй бол энэ Kayak гэдэг вебсайт байдаг. Энэ бас айгүй хямдхан жоох олон нислэгийн мэдээлэл харуулдаг. За Санторини, Грис, аэропорт нь Фера гэдэг аэропорт. Тэгээд Парис ол аэропорт. Тэгээд он сар өдрөө сонгоорой. Тэгээ миний зөвлөхөөр бол энэ 8 сард бол айгүй хүнтэй байдаг. Тэм учраас та нар аль болох 6 сар, 7 сар, тэгээд 9 сар, 10 сар ч гэсэн урд хавар явхад бол дулаахан л байна. Тэгээд мэдээж ахсан бүтсээ дээр бас сонгоцнууд үнэтэй байдаг. Тэм учраас ингээд 9 сарын 2-ны өдөр гэж би сонгочихъя. Тэгээд one way. Тэгээ хоёулаа явъя гэж шийдээд одоо ингээд хайгалтаа эхлүүлээ. За 9 сар ихээр ч гэсэн их үнэтэй л идэм бэ те. Онцнууд нь. Аргуулдаа Санторини чи айгүй юу? Их үнэтэй юм аялын үнэтэй газар. За тэгвэл одоо эндээс харахад юм үнэтэй гарч ивэл та нар тэгвэл дотоод автобус ч юм уу, трен одоо Грек дотор те
бас усан онгоцоор явж болдог хоорондоо. Тэгэхээр өөр газараас явж үзэж болно. За тэгвэл Maps-тэй Google Maps нээгээд Санторини хавьд ямар өөр хот ойрхон бэ гэдгийг харъя. За. Санторини чи юу вэ те? Ингээ арал шүү те. Тэгээ ер нь бол хүмүүс Атенаас, Атен гэдэг чинь Грекийн нийслэл. Тэгээ миний сонсч ирснээр бол усан онгоцсон сууж энд явж болдог. Санторини гэдэг арал руу яаж явах вэ гэдэг 2019 оны 5 сард шинжлэгдсэн юм сайтын мэдээлэл харахад шууд нийслэгүүд Лондонгоос тэгээд Атен, Салоники гэдэг Грекийн 2 дахь том хот байдаг. Тэгээд Парис, Франкфурт, Милан, Барселона, Италийн 3 хотоос тийм нийслэгүүд байдаг. Тэгчээд усан онгоцоор явж болно гэж байна. Тэр нь болохоор Пираус гэдэг усан онгоцны буудлаас явна гэж байна. Тэгээд ихэвчлэн өглөө 7-8 цагийн хооронд явдаг гэж байна. Вебсайтаас билетээ захиалаарай гэж хэлж байна. Тэгээд би Athens, Santorini 9 сарын 9-нд яваад 11-нд харихаар тэгээ 2 хүн гэж оруулсан. Тэгээд машингүй гэж оруулахаар нэлээд бас зээл үнэтэй гарч ирж байна. Хурдтай усан онгоцоор бол 5 цаг явдаг гэж байна. Тэгээд 59 евро, 60 евро байна. Жохон юунд амтлаа гэх. Тэгээ бүр удаан фери усан онгоц, удаан хурдтай онгоц бол айгуу явдсан бэ. 39-50 евро, 45 евро гэж гэх мэтлэн үнэтэй байна. Харих буцаж явах нь ч гэсэн 69-70 евро 80 гэд. Тийм евронууд байна. Үнэтэй. Тэгээ энэ Лондонгоос тэг каяк түрүү үзүүлсэн каяк Циккомос хараарай гэж зааж өгч जैन бас Парисыг Италиас. Тэгээ бусад бас Грекийн бусад арлуудаас бас энэ усан онгоцны үйлчилгээ үзүүлнэ гэж хэлж जैन. Крет арал, Родес арал, Майконос гэсэн арлуудаас явна гэж байна. За тэгээд бусад хол газраас бол Атен руу нисээрэй гэж хэлж байна. Түл цөмөрө Парис руу Атенаас нислэгийг харъя. Тэгээ ингээ гарч ирсэн. EasyJet Атенаас ниснэ гэж байна. Тэгээ easyjet.com город танаар би нэг Барселонад байдаг учраас миний ингээд шууд Барселона гарч ирж байгаа. Тэгвэл Athens, Greece, Athens, Paris руу ниснэ. One way тэг нэг чиглэл ирэх очих биш, явах чиглэл 2 хүн. За тэгээд их зөвхөн 8 сард За. Санторини чи юу вэ те? Ингээ арал шүү те. Тэгээ ер нь бол хүмүүс Атен гэдэг чинь Грекийн нийслэл. Тэгээ миний сонсч ирснээр бол
усан онгоцсон сууж энд явж болдог. Нийслэгийн хуваар манайх гаргасан байна гэж хэлж байна. За тэгвэл 31-нд харъя. Бас л үнэтэй тэндээ 8 сар юм үнэтэй байгаа л да. Тэм учраас та нар аль болох 6 сард ч юм уу ингээд аяллаа зохиогоороо. Тэгэхээр хямдхан байна. За тэгээд энэ веб пэйжийг ашиглаж байгаарай. Энэ Flycheap.oo. За тэгээд энэ охин Парисээс энэ Lauterbrunnen гэдэг рүү явсан байгаа. Тэгээд энэний харин энэ тосхон уулан тосхон айгуу гоё гоц. Тэгээ энэ рүү Парисаас яаж явах вэ гэсэн чинь трен байдаг юм бэ. Бас энэ Omio.com гэдэг ийм вебсайт train, bus, flight нэгэн зэрэг хайлтын вебсайт байна. (26) наснаас дээш бол өөр үнэтэй. 25 хөл дээр трейний зарим трейн галт тэргүүд хямдралтай байдаг учраас та энэ залуудаа аялуул та нарт ашигтай юм байна шүү. За тэгээ 9 сарын 9-нд явъя гэж бодъё. €286 гарч ирж биш 5 цаг явах юм бэ. Тэгээ sorted by энэ хямдхан болон хурднаар нь сортлцсан байна. Ер нь тэгээ хамгийн хямдхан ч гэсэн €286. За flight байна. Нислэг Зүрих рүү нис гинэ. €73. Одоо та нар харж байгаа 9 сард хямдарнаа гэсэн. EasyJet санитар компани EasyJet Paris Orly Airport-оос Женев руу €73. За Женев энэ Зүрих ер нь Свицерланд чинь Зүрих, Женев гэсэн хоёр том хоттой байдаг. Зүрих тал нь Герман талдаа учраас Герман ярьдаг. Женев Франц талдаа учраас Францаар ярьдаг шүү. За тэгээд энэгээр нислээ гэхэд тэгвэл Женеваас Lauterbrunnen руу яаж очих вэ гэж муура хайчи. Женев to автобус байдаг гэж байна. Трен ч гэсэн байдаг гэж байна €30. За тэгэхээр шууд трен 286 байсан бол нислэг бол 70 дээр 30. 28 ч гэсэн байдаг юм байна. За ингээ яваарай. За тэгээ буцаад энэ Милан орсон байлаа те энэ нэмэгтэй. Тэгээд бас одоо тийм 5 хоног гэвэл за 3-4 хоног байхад хангалттай гэж үзье. 12-нд явнаа 2 хүн. Тэр хараа трен €64, бас €32. Бас нь 5 цаг явдаг гэж байна. Танд чөлөө цаг их байвал басаар явсан ч яах вэ? Тэгээд чөлөө цаг бага бол та тренер яваараа. За би энэ вебсайтуудын линкүүдийг оруулна. Бүгдийг линкийг энэ видеогийн доор оруулнаа. За ингэсэн байна те. За нислэг. За тэгээ Грейс рүү яаж хямдхан Монголоос нисэх вэ гэсэн
хариу юг гарах бах те. Асуулт. Turkish Airlines хямдхан байдیں۔ За Улаанбаатар. Тэгээд Athens явъя гэж бодъё. Тэ харагтаа Миланаас харж болно шүү дээ. Cheapest. Аэрофлот гарч ирж байна те хамтаа. Оо хараач 1.5-даа 538. Тэгээ 3 стоп 23 цаг явах юм бэ. Аэрофлот 610. Тэгэхээр та нар Аэрофлот Монголд бол Аэрофлот дээр нэг очиж Air Trans дээр ч юм уу нэг очоод Turki Airline дээр очоод асууж болох юм биш үү те. Би ийм хот руу нисгсэн. Энэ хотоос буцаж нисгсэн юм аа. Тэгээд аль нь илүү хямдхан бэ ингээд та нар өөрсдөө судалж болно. Тэгээ Европ дотор бол ингээд нуудаа олоорой. За тэгээд байх байруудаа бол booking.com гэдгээс хайнда одоо энэ Santorini. За ингээд Santorini. Энэ миний өмнөхийг хайсан сандсан биш үү? За 3 хоног. 2 том хүн. Шооч. Гайгүй гоц 2 хоног за 2 3 оны гэж бодъё тийм үү? 9-ноос 3 хоног 237 гарч ирж байна. За тэгээд энэ нөгөө price үн эхэлж хямдхан эхэлж. За тэгээд залуучууд явж байгаа цагт бол та нар бол хостел. Тэгээд олуулаа явах тусмаа хямдхан тусан штэ. Дөрвүүлээ ч юм уу таньдаг дөрвүүлээ 3 аваа хостел 121 гарч байна. Тэгээ хотел гэвэл 232. Эндээс хараараа за. Тэгээ тэрнтэй адилхан за Санториниг үзье. Тэр нь бол 9-ноос бас 2 хоногт хангалттай дөө бас хамгийн хямдхныг эхэлж үзүүлээрэй. Hostel Tergo 60. Tent энэ болохоор бүр юу штэ. Майхант гинэ 60. Энэ 71. Энэ бол ингээд тусдаа өрөөндөө 71 евро гэх мэтчлэн ингээ харж болно. Та нар тэр өөртөө ингээ судлаад айл хоногудад 6 сард явах вэ ингээд тооцоо хийгээд Excel хийгээд үзээрэй. За. Зата Милан адилхан. Тэгээ Парис, Миланд бол монголчууд их байдаг учраас өрөө хөлсөлдөг. Би бол Барселонад байдаг. Тэгээд 2-3 хүн ирвэл бас хотын төвд өрөө хөлсөлдөг айлууд байдаг. Гэтэ энд ч гэсэн гарч ирдэг л дээ. Тэгээ Парис гэхээр эртэл авдаг. За өдрүүдээ сольчий те 11-ээс Парис их юм үзэх юмтай шүү. Жохон 4 хоног 3 хоног байгаарай. Хямдхан эхэлжтэй 373 6 хүний ортоо ийм давхар ортод зөвхөн эмэгтэй хүний өрөө 407. За тэгээд 9 сарын ихэр ч гэсэн үнэтэй байдаг. Яагаад гэхээр оюутнууд Европ оюутнууд 9 сарын 20 9 сарын сүүл үлдэр амардаг учраас үнэтэй байна. Тэгээд та нар аль болох 2 сарын өмнөөс
захиалж байгаараа тэгэхээр хямдхан байна. За тэгээд жишээлбэл им Airbnb.com гэж байдаг. Энд болохоор хүмүүс байраа хөлсөлдөв. За 9 сарын 23-наас за 3 хоног 2 хүн гайгүй байгаа зинээрээ хамдарч шít. Энэ 68. Биш. Хоногийн 68. Гэх мэтчлэн гарч ирж байгааз. Одоо энэ жишээлбэл гайгүй штэ. Нэг унтлахны өрөөтөө бааны өрөөтөө entire apartment гэж чи бүтэн байр гэж байгаа. За энийг харахаар тэгээд хэдэн оттой байна гэдгийг та нар харж сонгоорой дандаа. Энэ арга нэлээд 5-аас 4 оттой 21 евро. Тэгэд нийлээд 110 болох юм байна. Энэ 63 багц 3 хоног. Тэгээд дээрэс нь цэвэрлэгээний мөнгө энэ Airbnb өөрийнх нь сервисийн төлбөр гээд тэгээд такс хотын захиргааны такс гэдэг байхгүй. 112 болж байна. Тэгээ энд ингээд Францаар бичсэн байна. Гэтэ энийг ингээд англи хэл рүү орчуулах. Тэгэл ер нь дажгүй юм байна. За одоо энийг вэ штэ. Монгол хэл жишээл та нар англи хэл мэдэхгүй бол гэж бодъё. Гэхдээ одоо аялах чаа хүмүүс наад заахын англи хэл сурсан байх хэрэгтэй шүү. Тэгээ одоо гайгүй орчуулж байгаа Менил Монтан гэсэн гудамжны 100 тэр гудамж нь 8 хавтгай 400 м хэмжээтэй стүүж гэдэг чинь орохоор ингээд шууд том ороо байдаг тийм байрыг хэлдэг. Хуучны загвартай плитан шалтай тийм сэтгэл татан байдалтай галтгоон тоноглолцсон бүрэн галтгоотой мезанин шатаар нэвтрэх боломжтой 2 юм. Мезанин sleeping. Тийм давхар ор юм байна те. Шатаар дэш гардаг тийм үү. Тэг ингэж аваас жирэмсэн эмэгтэйчүүд тохиромжгүй. Яг тэгвэл бодвол доороо юмтэй тэ дээшээ шатаар гарч тэг дээрээ тийм ортой юм бэ. Тийм тэгээд гудамж нь чимээгүй мөртлөө энэ нэг давхрын одоо ground floor штэ англи хэлээр ground floor гэдэг тэр манайхаар бол 1-р давхар юм бай. Тэгээд жижигхэн шүүлтүүд бүх юугаал юм. За энэ бол орчуулгыг бол нэлээд сайн орчуулж өгжээ Google Translate-ийг баярлалаа.